Бодибилдинг гэж юу вэ? Фитнес гэж юу вэ? За ерөнхийдөө хамгийн зүгээр бүтээгдэхүүнүүд гэх юм бол хамгийн эхлээд pre-workout-ыг бол ерөнхийдөө хэрэглэх зүгээр. Энэ нь бэлтгэлээ дэмжиж өгдөг. Судасны ханыг дэлхийн ажиллах чадварыг нэмэх. Хан 2-3 цаг бэлтгэлэхэд бэлтгэлийн гүйцэтгэх илүү нэмэгдэнэ. Хүний зүрх яагаад гэмтдэг вэ? Хүнд чинь өргөн гэхлээр бас манай зарим үзэгчдүүд одоо бодож иж магадгүй те зүрхэн дэх ачаал ер нь аюултай гэдэг. Тэгэхээр та тэрийг нэг тийм эерэг болгосон зүйлийг одоо үзэгчдэд хэлбэг. Танд фитнесийн талаар зөв мэдээлэл хэр зэрэг байдаг вэ? Танд фитнестэй холбоотой сөрөг бодлууд байдаг уу? Манайхан бол ерөнхийдөө уургийг одоо дэлхийн дээр маш өндөр ачаал Энэ бүх асуултанд спорт нутришн нэвтрүүлэг мэргэжлийн хүмүүс хариулах болно. Спорт нутришн нэвтрүүлэг пүрэв гараг бүр танд хүрэх болно. Сайн байцгаана уу залуусаа, та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Спорт and Nutrition нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За яг одоо би бол Битцлийн хөшөөний эсрэг тал буюу улсын ихтлгүүрийг харалдаа зогсож байгааг манай үзэгч надаар хэлүүлдэг бол андахгүй мэдж байгаа бох. За өнөөдрийн дугаар мэдээж Change одоо уурны дэлгүүртэй хамтарч та бүхэндээ хүрнэ. Бүгдээрээ яг одоо Change дэлгүүрийн төлөөлөгч Няма ахтайгаа уулзах болно. За тэгээ Няма ахтайгаа уулзаад Change дэлгүүрийг энэ хавьд байрладаг гэж байгаа. Яг хаана байрладгийг. За тэгээд ороод нэвтрүүлэг бол үргэлжлүүлэх болно. Ингээд Sport and Nutrition нэвтрүүлэг эхэлж байна. За ингээд Sport and Nutrition нэвтрүүлэг маань эхэлж байгаа. Ингээд Няма ах бидэн дээр ирсэн байна. За Няма ах энэ өдрийн мэнд хүргэе. Энэ өдрийн мэнд хүргэе. За сонь сайхан юу байна вэ? Оо 50-нд ажиллая гэл одоо ажил руу л явж байна. Бэлтгэл дажгүй юу? Бэлтгэл сайн. Бэлтгэлээ гэл. За одоо энэ хавьд Change дэлгүүр байдаг гэдээ манай залуучууд бас яг олж чадахгүй. Одоо энд чинь маш олон төрлийн дэлгүүрүүд байгаа шүү дээ, тий? Яг хаана байдаг вэ? Одоо хоёул яг алхаад явъя. За хамгийн амархан гэвэл одоо тэр цэрэнд орж байгаа Өшөө. Тэр өшөөний ертөнцийн зүгээр яг зүүн талд нь байгаа. Change дээр том хараа ихтэй байгаа да. За Change дэлгүүрээр болон Change одоо фитнес клубээр сүүлийн үед сонь сайхан юу байна вэ? За одоо шинэ бүтээгдэхүүнүүд дахиад нэмэлтээр ирж байгаа. 12 сарын 20 дээр ирэх бах. Дандаа шинэ гарсан. Одоо нэг дэлхий дээр худалдаанд гарч байгаа бүтээгдэхүүн яг зэрэг худалдаанд гаргах гал тэн дээр л ажиллаж байна да. Тэгээд Нямаха одоо бас энэ хүүтэн сэрүүний үйлрэл эхэлж байна. Өвлийн үйлрэл болж байна. Өвөл бол ер нь миний ажигласнаар бодибилдинг фитнесээр хичээлдэг залуучууд одоо нөгөө масс авна гэж ярьдаг шүү дээ. Жингийн бэлтгэлээ хийдгээ. Харин охид бүсгүүчүүдийн хувьд болохоор нөгөө шинэ жилээр палачнда багтах гад дандаа одоо турах бэлтгэлийг хийдэг. Тэгээд манай бүсгүүчүүд бол яах вэ? Одоо сурсан цангаараа нөгөө нэг сарын өмнөөс эхэлж турдаг шүү дээ, тий. Тэгээд хоёулаа өнөөдөр болохоор юу ярихгүй гэхээр турах одоо уургнуудын талаар болон өөх шатаагч. За мөн залуучуудаа зориулаад маш богино хугацаанд жин нэмэх тэр уургуудын талаар ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр та ер нь одоо жин нэмэх гэж байгаа хүсэлтэй залуучууд бас тэр охид бүсгүүчүүдийн тал дээр ер нь ямар бодолтой явдаг вэ? Яг тэр нэг тулгаж байгаа л ирээл тураад идэг шүү дээ, тий. Энэ тал дээр бол ерөнхийдөө одоо өвлийн нөхцөлд бол эрэгтэй хүмүүсийн хувьд масны бэлтгэл гэж хамгийн хийхэд тохиромжтой үйлрэл байдаг. Эмэгтэй хүмүүсийн хувьд бол ерөнхийдөө маш их таргалж байгаа л сарын өмнө нүдэж эхэлдэг л дээ. Тэр бол хамгийн буруу. Хүний эрүүл мэнд бол одоо жишээ нь тэр том биеинд ажиллаад сурцсан зүрх, огцсон нэг дор тийш хурдан хугацаанд жин аях бол эргээд эрүүл мэнд сэрүүн нөлөө өгдөг учраас ерөнхийдөө тухайн хүн өөрөө тогтмол хоолны болон өөрийнх нь бүгийн хөдөлгөөний айл тогтмол барьж явах хэрэгтэй. Тий. За ингээд ерөнхийдөө бол одоо хөшөөн дээр бид нар хөрөлцөн ирсэн байна. За яг Асаа циркийн эсрэг талд улсын ихтлгүүрийн яг Асаа цирк бол улсын ихтлгүүрийн голд. За одоо тэгээ манай залуучууд Change дэлгүүрийг бол харж байна. За Change дэлгүүр рүү хөдөлөө ороод тэгээд яриагаа үргэлжлүүлээ тийм ээ. За. За залуусаа эргээд уулзж байгаадаа баяртай байна. Бид хоёр Change дэлгүүр дотроо ороод ирлээ. Тэгээд одоо
хэдэн зуун төрлийн одоо уураг болон бусад амин дэмүүд бол яг миний ард ингээ харагдж байгааг манай үзэгч бас харж байгаа. Тэгээд нөгөө төмөр өргөдөг фитнесээр хичээлдэг залуучууд их нартайгээ ч юм уу дэлгүүр хэсгээрээ хувцс сонирн биш ийм дэлгүүрүүд их гоё байдаг гэж хэлээд идэг байсан. Тэгээд ер нь бол одоо маш олон төрлийн уургнууд байна л да тий. Хоёулаа тэгээд танилцуулаад явж байна. Ерөнхийдөө өнөөдрийн сэдэв бол маш хурдан хугацаанд турахыг хүсэж байгаа эмэгтэйчүүдэд зориулсан. Одоо уураг болон за мөн хурдан хугацаанд жин нэмхийг хүсэж байгаа залуучуудад зориулсан ямар уургнууд байна вэ гэдээ ярьж байгаа шүү дээ. Тэгээд манай эмэгтэйчүүд ямаахаа ингэж байна. Уураг гэхлээр заавал уураг бол одоо жин хасдаг гэсэн ойлголт ерөөсөй байхгүй. Ерөөсөө жин нэмдэг. Одоо булчин өгдөг гэсэн тийм ойлголттой яваад байна. Тэгэхээр та энэ ойлголтыг нэг яг тэгж бодож байгаа эмэгтэйчүүдэд зөөлрүүлж хэлвэл. За энэ жин хасалтыг хурдан хугацаанд хасна гэдэг маань болохоор ерөнхийдөө маш хурдан жин нэмхээсээ илүү хүний биед илүү сөрөг нөлөө өгдөг гэсэн. Алсаар нассан дээр нэгдүгээр, хоёрдугаар энэ шатаач төрлийн бүтээгдэхүүнүүд ерөнхийдөө одоо энд ингэж байна л да. Жишээ нь одоо энэ гидроксикат бүгд шатаач төрлийн бүтээгдэхүүнүүд байгаа. Энэ бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхдээ тодорхой хэмжээний заавал уурган бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай болдог гэсэн. Цугтна гэсэн. Энэ ямар учиртай тэгж ийн гэхээр энэ шатаач гэдэг бүтээгдэхүүн өөрөө ухаантай зүйл биш учраас хүний биеийн одоо жишээ нь өөхийг тусад нь ялгаж шатаана гэж бол байхгүй гэсэн. Хүссэн үсээгүй шаталтаа өгж байгаа учраас булчингийн мас давхар унах гэдэг гэсэн. Энэ дээр хамгийн гол одоо ерөнхийдөө шаталтын явуулдаг гол юм чи энэ яг зөв дэмжих маягийн бүтээгдэхүүн тий. Гол нь өөхийг шатаах гол процесс чи булчин дээр л явагддаг шүү дээ тий. Тэгэхээр булчин заавал тижэл авч явах хэрэгтэй гэсэн үг. Энэ дээр тэгэхээр нэмэлтээр ямарваа нэгэн одоо V төрлийн уургач юм уу тий булчингаа дэмжих төрлийн уурган бүтээгдэхүүн заавал хэрэгжилж ээж тухайн өөх зөв хасалтууд илүү явагдана. Тэгэхээр хамгийн энгийнээр тайлбарлах юм бол одоо яг жин хасгаж байгаа супер бэлтгэл хийж байгаа эмэгтэйчүүд маш их нөгөө хөлсөөрөө олон төрлийн эрдэсээ алдаж байгаа шүү дээ. Тэрийг л одоо уургаараа нөхөж авч байгаа. Нэг талаас. За өөх шатагч нарын тухай ярихад танай дэлгүүр дээр жишээл хэдэн төрлийн ямар одоо брэндүүдийн өөх шатагч нар байна. Үнийн хувьд бас ямар төрлөөр зарагдаж байгаа. Одоо яг ийм улаан савтай одоо бүр ийм high definition team тодорхойлолттой өөх шатагчдуудыг эмэгтэйчүүд хэрэглэхэд хэр тохиромжтой байдгийг энэ тал дээр. За энэний хувьд болохоор ер нь өөх шатагчдыг хүн болгон олсноо давхар нөө биеийн онцлог орж ирнэ гэсэн үг. Энэ юу гэсэн үг хэрэг кафе хүлээж авдаг хүн гэж байна. Хитрхийн нөө пульс өндөртэй хүмүүс бол кафе өндөртэй хэрэглэх юм бол шүн унтахгүй, биеийг амрахгүй, эргээ сөргөн нөлөөнөд өгж эхэлдэг. Энэ дээр бол зөв энгийн одоо жишээ нь кафены зүрхний үйл ажиллагаа хэвийн тий. Одоо ямар нэгэн эрүүл мэнд бол хэвийн тийм хүмүүс бол кафены тун өндөртэй шаталт өндөр явуулдаг. Баг зэргийн төвлөрөлт нэмдэг иймэрхүү өндөр туунтай орсон юм бүтээгдэхүүнийг хэрэглүүлэх зүгээр. Тэгээд баг зэргийн зүрх савлгаатай хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүс бол кафеин гушдагчдыг илүүдэд зүйл зүгээр байна. За үнийн хувьд тэгээд хэрэглээний хувьд жишээлбэл одоо яг энэ улаан савтай одоо өөгшдагч хэдэн удаа хэрэглэх үү? Хэдэн сарын хугацаанд юм уу те? Тэгээ үнийн хувьд энийг бол яг тодорхой тэд хоног тэдэн сар гэж одоо зааж өгч болохгүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ өөрөө 140 капсултай. 140 капсул нь одоо хүний өндөр жингээс хамаард нэгээс хоёроор хэрэглэдэг гэсэн үг. Тэр нь болохоор одоо яг мэрэгжлийн хүмүүсийн зөвлөгөөгөөр хэр удаа хэрэглэхээ одоо шийднэ гэсэн үг. Хамгийн багадаа ерөнхийдөө сар, хамгийн дээд нь 2 сар орчим хэрэглэх. Одоо нэг юм юугаар байгаа гэсэн үг тийм. За ер нь одоо та бас төмөр өргөдөг фитнесийн орчинд байдаг хүн өөх шатагч нарыг хэрэглээд эмэгтэйчүүдийн хувьд ч юм уу эрэгтэйчүүдийн хувьд хамгийн их тэгж одоо өөх шатаа жин хасчихсан тийм түүхүүдээс таны эргэн тойронд байсан жишээ гэвэл хэдэн килограмыг хайжсэн тийм түүх байгаа вэ? За энэ дээр зөөр яг хүн эхлээд өөрийнх нь булчингаа нэгдүгürt ажиллаж заавал сурах хэрэгтэй. Эмэгтэй хүн эрэгтэй хүн ямар ч ялгаа байхгүй гэсэн үг. Ажлаа сурцсан булчингаараас одоо тухайн өөр хүн ямар эрдэс бодис шаардлагатай тэрнээсээ сонголтоо хийн. Тэрний дараанаас шатагч хэрэгжилж эхэлдэг гэсэн үг. Энэ нь бол баг зэргийн тийм шаталсан маягтай бэлтгэлийн одоо үр дүнгээс л харагддаг. Хамгийн их одоо миний өвчин асч ирсэн хүн гэх юм бол одоо 2 сарын дотор 16 ил ассан юм байна. Тий, гол нь тэр нь илүү булчингаараа чангарч жингээ асдаг учраас эргээд жин нэмэх магадлал маш бага гэсэн үг. За өөх шатагч нарын хувьд бол ийм байгаа юм байна. Тэгэхээр яг whey буюу те одоо хурдан шингэдэг уургнууд хэдэн төрлийн ямар уургнууд байна. Мөн үнийн хувьд та бас танилцуулбал. За манад V төрлийн уургууд одоогоор 6 төрлийн V-үүд байна. Энэ V-үүд нь дотроо зарим нь кератины орцтой ер нь цогц төрөл гэж байна.
Айслет төрлийнх байна, энгийн төрлийнх гэдэг одоо үнийн хувьд бол 82,000-аас нь 220,000 хооронд байгаа. Энэ уург болгоо өөр ингэсэн бас давхар онцлогтой байгаа. Зарим уургууд нь бол булчин удаан чижээр зорилготой, зарим нь хурдан шингэдэг. Голтой одоо турж байгаа хүмүүст бол айслет гэх цэвэр төрлийн уургууд хэрэглүүл тохиромжтой байдаг. Энэ нь ямар учиртай гэхээр зөвхөн булчингаа хижээдэг. Булчингийн масыг алдахгүйгээр өөхөн давхрыг хаях боломжтой болдог гэсэн үг. Өнгөрсөн дугаар дээр манай үзэгчдээс манай нэвтрүүлгийг үзсэн бол VPN гэдэг одоо уурганы үйлдвэрийн яг уург хийгдэж байгаа процессыг харуулсан. Тэгэхэд бол ISO уургийг болохоор дахин одоо задралд орвол дахин шүүж гаргаж авчихсан. Сайжруулж тэ. Тэгэхээр бол одоо Chance дэлгүүрээр болохоор яг team төрлийн уурнууд бол одоо зөндөө байгаа гэдэг бас сануулгах зүйтэй. Тэгээд эмэгтэйчүүдэд хандаж хэлэхэд хэрвээ та хурдан хугацаанд турахыг хүсэж байгаа бол заавал мэрэгжлийн одоо юм хүнээс тэ заавар зөвлөгөө авч өөрийнхөө биеийн онцлогийг бас хэлж яагаад бүтээгдэхүүнээ сонгож аваарай гэж бас давхар хэлмээр байна. Тэгээд хэрвээ нэмаахаа одоо маргааш ч юм уу нэг бүсгүй. За ер нь бол нэг 58 кг-ийн жинтэй болохыг хүсээд байгаа. Тэгсэн чинь одоо 65 таа байгаа. Тэгээд нэг 12 сарын 20-нд ч юм уу шинэ жил нь болно гэдэг. Тэгээд тэгж орж ирэл би ингээд жингээ хасах гээд байгаа маа одоо бэлтгэлээ хийж байгаа гэдээ орж ирвэл та яг ямар бүтээгдэхүүнүүдийг санал болгох вэ? Яаж хэрэглүүл илүү зохимжтой байх вэ? Тэр бол за бүтээгдэхүүнээс илүү эхний ээлжинд хоолны одоо нэг удаагийн хэрэглээ. Тэр дэглэм гэхээр манайх бүр шууд хасаа ичтэй. Тэр бол хамгийн буруу. Бага хэмжээгээр олон удаа хэрэглэх хэрэгтэй. Одоо энэ одоо хүн 2-3 цаг хөдөлгөхөд тодорхой хэмжээний хоол хүнсийг энерги болгоод тухайн хүн өөрөө хөдөлгөөний тэрнээс илүү гарсан л илүүдэлч юм болдог байхгүй. Тэр одоо тэр хоолны дэглэмийн нэгдүгээр тасах шаардлагатай. Хоёрдугаар тухайн хүний зүрхний үйл ажиллагаанаас нь хамаарат одоо яг энд байгаа 4 шатаагчаас аль нэгийг сонголт хийн. Энэ дээр тухайн булчингаа тэжээхэд бол тодорхой хэмжээний цэвэр уурга талтай тийм уурган бүтээгдэхүүнүүдийг хэрэглээний зааврыг хэлээд тэн дээр нэмэх нь бага хэмжээний загсны цус fish oil. Тэр нь ямар учиртайгаар fish oil зүрх судасны үйл ажиллагаа дэмждэг, зөөлөн эдийн шингэнийг нөхдөг боловч бас бодисын сүлжээ дэмждэг учраас ажиллахгүй гоохын давхар бас хамгийн эрүүлэр шаталт явагддаг гэсэн үг. За нэвтрүүлэг маань үргэлжилж байгаа. Сая бас бит хоёр ярьжсэн эмэгтэйчүүд зориулсан одоо яг нэг тийм багц яг турахыг хүссэн эмэгтэйчүүд зориулсан багц ямар багц байна вэ гэж Chance дэлгүүрээс одоо асуугаад бас бид хоёр гаргаад тавьчлаа. За organic protein буюу байгалийн гаралтай уурга гэж хэлвэл илүү зөвхөмжтэй байх те. За тэгээд Hydroxycat SX7 гэсэн өөгч тагч байна. За мөн одоо Mastage брендийн сүүлийн жилүүдэд одоо хамгийн номер 1 одоо бүтээгдэхүүнүүдийн нэгээр нэрлэгдэж байгаа Platinum Fish Oil буюу загсны тос. Энэ гурав бол байна. За яг энэ гурвыг нэг сар хагасын хугацаанд хэрэглэхэд бол үр дүн мэдрэгдэх нэ. За та энэ гурвынхаа танилцуулгыг ялангуяа уурганы талаар. За энэ яагаад би ийм бүтээгдэхүүнүүдийг энэ одоо яг нэг дор хэрэглэхэд хүнд илүү тохиромжтой гэж сонгосон гэхээр хүмүүс бол шатаагч төрлийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд шууд одоо турна тий шууд тураад гоё болчихно гэж ойлгодог. Ингэж шаталтай энэ одоо энэ бүтээгдэхүүний давуу тал юу гэхээр дотор мэдээж кофеин гэдэг бодистой учраас идэвхжлээ явна. Ногоон цайны одоо хамттай гэхээр тэр нь яад гэхээр хүний туралтыг илүү дэмжиж өгдөг. Дотроос дулаан ялгаруулж ажиллах чадварыг нэмдэг. Ингэн гутал хүмүүс болно гэж ойлгодог. Энэ дээр энэ тураад байгаа булчин өөрөө тухайн хэмжээгээр үлдэхийн тулд тодорхой хэмжээний заавал уурган бүтээгдэхүүн шаардлагатай болдог. Энэ органик протеины давуу тал нь юу гэхээр бус уургийг бодоход бүх юм байгалийн гаралтай бүгд ургамлаас гаргаж авсан. Одоо жишээ нь манай монголчууд сүүлийн үед их ургамлын гаралтай одоо махнаас татгалзаад байгаа шүү дээ. Тийм хүмүүст их тохиромжтой бас давхар. Энэ мах одоо хүний биед байх хэвээр амин дэмүүдийг нөхөн төлжилтийг өгөөд ирэхээр өссөн үсэг нэг булчин өөхий давхар нэмэлт задлалт явуулж эхэлдэг. Одоо хамгийн гол өөхий задлалтыг юм чинь ерөөхдөө булчин өөрөө байхгүй. Тэн дээр энэ загсны төс нэмж байгаа шалтгаан нь энэ өөрөө ингэж ихжин одоо хэрэггүй жингээ хайж эхлэхэд хүний толгой заавал ажиллаж явах шаардлагатай. Тэгэхээр энэ загсны төс өөрөө толгойн үйл ажиллагаа идэвхжүүлж өгнө. Давхар бодисын солилцоо гэдгийг идэвхжүүлж өгдөг. Ингээд ирэхээр ажилахгүй гоохын давхар шалталт явуулж эхэлдэг гэсэн үг байхгүй. За ёстой одоо ямар ч ойлгохоор энгийнээр бол тайлбарлаж өглөө. За эдгээр бүтээгдэхүүнүүдийн үнний тал дээр ямар үнэтэй байгаа? Энэ савлгаанаас хамаарат 90,000-аас 130,000 хооронд байгаа. Энэ уурганы хувьд бол савлгаанаас хамаарат 100-аас 120,000 хооронд байгаа. Fish oil нь өөрөө 40,000 байгаа. Тийм. За тэгэхээр нэг 250 60,000 орчимд 300 орчим мянган төгрөгөнд 250 За яг энэ 3 сет бүтээгдэхүүнүүдийг бол манай одоо эмэгтэйчүүд бол авах бүрэн боломжтой байна. Тэгээд одоо даашин зандаа багтахын тулд ямар нэгэн тийм хортой аргуудыг бол бүсгүйчүүд их хэрэгэлдэг. Одоо 5 хоног шууд хоолой хасах ч юм уу эсвэл одоо яад маш сонь сонь үйлдэл хийдэг. Тэрнийхээ оронд
охид бүсгүүчүүд маань фитнест яваад за тэгээ тэрнийхээ хажуугаар алдсан энергиудээ яг саяны манай Нямахын тайлбарлаж өгсөнчлэн энэ бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд явах юм бол та бүхэн бол илүү эрүүл болон за тэгээд одоо ашигтай тийм жин асалтыг бол хийх ийм боломжтой байгаа маань. За ингээд нэвтрүүлгээ бүгдээрээ хэсэг хугацаанд завсарлуулъя. За Muscle Tech брендийн нүүр царай болсон Chandler Jones гэж одоо хойд Америкийн бейсболын хамгийн одоо бейсбол гэн Америкийн хөл өмгийн алдартай тамирчин байдаг. За тэгээ бүгдээрээ Muscle Tech брендийн Chandler Jones одоо тамирчны хооллолт болон бэлтгэл за тэгээ бусад сонирхолтой зүйлүүдтэй танилцчаад эргээд Chance дэлгүүрийнхэнтэйгээ уулзах болно. New England багийн арын хамгаалагч Muscle Tech брендийн нүүр царай Chandler Jones-ыг танилцуулж байна. Тэрээр 1990 оны 2 дугаар сарын 27-нд төрсөн ба 1 м 96 см өндөртэй 120 кг жинтэй юм. Тамирчин залуу маань юунин Эди Котийн ахлах сургуулийг төгсөөд Syracuse коллежид суралцж төгссөн. Түүний хувьд 2010 онд Америк хөл бөмбөгийн All Big East бүсийн 2 дугаар багт сонгогдож, улмаар 2011 онд тус бүсийн 1 дугаар багт сонгогдсон. Мөн 2012 оны 9 сард сарын шилдэг рүүки болсон ба 2013 оны 11 сард AFC-гийн сарын шилдэг хамгаалтын тоглогч болж байсан. Jones анх 2012 онд драфтын үеэр New England багт 1 дугаар тойргийн 21 дугаар сонголтоор сонгогдож байлаа. Улмаар тус тоглолтод маш сайн тоглож тухайн багтаага 4 жилийн гэрээ хийсэн байдаг. Jones бол бие бэлтрийн төгс хөгжлийг бий болгож чадсан тамирчин. Та бүхэнд түүний нэг өдрийн хооллолт болон дасгалуудыг танилцуулж байна. Тэрээр суулт, штангтай хайчин суултаг, гантелтэй сэрвэний дасгал, мөрний ар дасгал, хөвлийн гуй нурууны дасгал, гуйны булчин судлах дасгалуудыг голчлон хийдэг. Энэ дасгалуудаа 8-аас 12 оролтоор 4 давтамжтайгаар хийдэг байна. Түүний нэг өдөрт иддэг хоол хүнс нь өглөө дасгал хийхээ өмнө өглөөний 7 цагт нүцэн өндөг халистай жинсэн төмөс, гүзээлдэг нь швейцар бяцлаг бүхэл бүрийн талах зэргийг хэрэглэдэг. Харин дасгал хийж байх үеэрээ өглөөний 10 цагт уургаар бэлдсэн нэг аяг шэки хийж уудаг. Өдрийн хоолндоо тэрээр улаан буудан ороомог, швейцар бяцлаг, дахианы цээж мах, гоймон, гүзээлдэг зэргийг хэрэглэдэг бол харин үдээс хойш 3 цагт тэрээр хөнгөн зуушинда том бэрсүүрт жүүлж, нэг жижиг хайрцагтай чипс, уургаар баяжуулсан шоколад, сүү эсвэл жуус хэрэглэдэг. Үдээс хойш 5 цагт салмон загас, бор будаа, өглөөний цандаа эцэнтэй адилт хүмүүс брокколи, байцаа зэргийг иддэг. Харин оройн 7 цагт дахин уургаар хийсэн шейк уунаа. Оройн 9 цагт тэрээр нэг том алим, эрдэн шиш, 5 аяга гранола уудаг. Оройн 11 цагт нэг халбаг нитро тээж, нэг аяга тослоггүй сүү, 2 халбаг газрын самрын тос, олон төрлийн жимснүүдийг хэрэглэдэг байна. Төгс биетэй болоход зөвхөн дасгал сургуультаас гадна зөв хооллолт, өөрт тохирсон уураг болон амин дэмийг давхар хэрэглэх нь ямар их үр дүнтэй болохыг та бүхэнд Chandler Jones-ийн жишээгээр харууллаа. Бодибилдинг гэж юу вэ? Фитнес гэж юу вэ? За ерөнхийдөө хамгийн зүгээр бүтээгдэхүүнүүд гэх юм бол хамгийн эхлээд pre-workout-ыг бол ерөнхийдөө хэрэглэх зүгээр. Энэ нь бэлтгэлээ дэмжиж өгдөг. Судасны ханыг дэлхийн ажиллах чадварыг нэмэх. Тухайн 2-3 цаг бэлтгэлэхэд бэлтгэлийн гүйцэтгэл илүү нэмэгдэнэ. Хүний зүрх яагаад гэмтдэг вэ? Хүнд чинь өргөн гэхлээр бас манай зарим үзэгчид одоо бодож иж магадгүй те зүрхэн дэх ачаал дээр нь аюултай гэж. Тэгэхээр та тэрийг нэг тийм эерэг болгосон зүйлийг одоо үзэгчдэд хэлбэг. Танд фитнесийн талаар зөв мэдээлэл хэр зэрэг байдаг вэ? Танд фитнестэй холбоотой сөрөг бодлууд байдаг уу? Манайхан бол ерөнхийдөө уургийг одоо дэлхийн дээр маш өндөр ачаал дуруу ойлгохгүй шүү дээ. Энэ бүх асуултанд спорт нутришн нэвтрүүлэг мэргэжлийн хүмүүс хариулах болно. Спорт нутришн нэвтрүүлэг пүрэв гараг бүр танд хүрэх болно. За ингээд спорт and nutrition нэвтрүүлэг маань үргэлжилж байгаа. Өнөөдрийн дугаар мэдээж Changes одоо уурагны дэлгүүрээс, уураг амин дэмийн дэлгүүрээс та бүхэндээ үргэлжлэн хурж байгаа. За маш олон одоо уураг бол нэмэлт тэжээлүүдийн талаар бид та бүхэндээ нэвтрүүлгээрээ бол хүргэж эрүүл мэндийн боловсролыг та бүхэндээ олгож байгаа. За тэгээ өнөөдөр бол бид бас сая нэвтрүүлгийнхаа эхний хэсгээр бол та бүхэнтэйгээ бас одоо эмэгтэйчүүд хэрхэн одоо хурдан хугацаанд турах вэ? За турахтаа мэдээж ямар бүтээгдэхүүнүүдийг хэрэглүүл илүү зохистой вэ гэдгийг танилцуулсан бол за одоо бол бас шинэ жилээр залуучууд маань одоо пижакын дотор бак том харагдахыг хүсдэг. Тэгээд жилийн зурган дээр би энэ жил турцсан байна. Миний мөр байхгүй болсон байна гэдгийг ярьдаг. Тэгэхээр богино хугацаанд жин нэмэх. За богино хугацаа гэхээсээ илүү бас одоо нэг сарын дотор ч юм уу те жин нэмэх гэж байгаа залуучуудад зориулсан тим одоо уураг бол маш олон төрлөөр байна л да. Тэр яг ямар төрлийн уургууд зарагдаж байгаа үн нь бас ямар байгаа. Тэгээд одоо баталгаа гэж хэлэх үү те. Жин нэмэх баталгаа тэр талаас нь хоёул ярилцъя. Жин нэмэх баталгаа гэж энэ уурганы одоо өөр ингэ онцлогуд байгаа тий. Калорийн хувьд өндөр одоо жишээ энэ дээр өөр калори гэсэн
хүний өдрийн авах хэмжээний хэдэн хувь нь ордгоо гэж бүх төрлийн бодисууд нь одоо бүгдийн тайлбар дээр байдаг гэд өмнөчсөн би ярьжсэн тий. Тэгээд энэ дээр юу гэж ярих вэ гэхээр хүмүүс одоо ингэдэг уураг уугаа шууд харгалчих юм ярьдаг. Тийм бол биш шүү дээ. Яг зааврын дагуу ууж явах хэрэгтэй. Нэгдүгээр хоёрдугаар тэр одоо энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж байхад арх таарс тэр нойр энэ юмнуудыг сайн барьж чадах юм бол ард нь тавьсан хугацаануудыг яг одоо нэг 5 хил бол 5 хил 6 хил бол 6 хил нэмэх боломжтой гэсэн үг. Дан ганц уураг уугаад жин нэмээд эргээд хүмүүс алдчихлаа гэж ярьдаг. Энэ дэр нөө өмнө ярьжсэн кератины төрлийн бүтээгдэхүүнүүд дээр булчингийг барьж ивэл илүү үр дүнтэй. За энэ хүн болгоо одоо жишээ нь зарим нь биеэрээ томормоор байна. Булчингийн маасаараа томормоор байна гэсэн хүмүүс янз янзаар орж ирдэг л дээ. Энэ дээр л бүтээгдэхүүнүүд бол өөр өөр болоо явчихна гэсэн үг. Одоо жишээ нь өмнө юм хэрэгжилж байгаагүй хүмүүс бол энгийн төрлийн маасны ургуудыг хэрэглүүл хамгийн их тохиромжтой. Энэ бүтээгдэхүүд нь яагаад тэгэхээр бүгд одоо хүнсний нэмэлт гэдэг утгаараа хүн хэрэглэх ёстой бүх амин дэмүүдэнд дотор агуулгдсан байдаг. Эсвэл нэлээд удаан бэлтгэл хийж томорхой болсон хүмүүс байдаг. Энд дээр нүүрс ус болон өндөржүүлсэн маасны ургуудыг хэрэглэснээр илүү томрох магадaltaй. Нүүрс ус гэдэг юмыг одоо ерөнхийдөө хэрвээ зөв хэрэглэж чадвал туурчж болдог, таргалжж болдог. Хамгийн гоё бүтээгдэхүүн байдаг шүү дээ тий. Нүүрс усаар тий. За тэгэхээр энгийн одоо маасны ургнууд байна. За мөн одоо супер гэж хэлэх үү тий. Яг эрчимжүүлсэн маасны ургнууд одоо хоёлаа танилцуулъя гэж бодож байна. Тэгээд ер нь маш олон төрлийн ургууд байгаа. Тэгээд надаас бас нөгөө нэвтрүүлэг явсны дараагаар ингэж асуусан л да нэмах. Одоо 5 илтэй энэ уургийг 16 хоногт уучаар илгэн дайгүй их ачаал ирнэ үсттэй. Тэгээд тэгэхээр би одоо илгээ цэвэрхэн айтаахан байлгах юм бэ гэж залуучууд тэгсэн. За энэ уург болго өөрөө онцлогтой. За маасны уург гэлтгүй бүх одоо энд байгаа бүтээгдэхүүнүүд бүгд илгэн дээр ачаал өгнө. Энийн нөгөө зөв хэрэглээ гэж би өмнө ярьжсэн. Тэр яг тэр гол нь л доо. Одоо жишээ нь энгийн V төрлийн уургууд гэдэг нь ямар учиртай гэхээр энэ ямар нэгэн нэмэлт одоо бүтээгдэхүүн байхгүй маш хурдан задардаг. Энэ хүссэн үсэг хоол идж байгаатай адилхан илгэн дээр давхар ачаал өгдөг. Энэ нь одоо стандарт хугацаанууд нэг 55-аас 60 хоног орчим хэрэглээд 7-аас 14 хоног амраах хэрэгтэй байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр 7-аас 14 хоног нь болохоор тухайн бүтээгдэхүүнийг одоо бид очисон ачаал нь хүний биеийн онцлогоос хамаарат биес гадагшлалтын хугацаа. Заавал тэгж дунд нь завсараж гадагшлууд цэвэрсэж дараагийн бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Маасны уургуудын хувьд бол эдгээр өөрөө дотроо кератинтай байна уу? Эсвэл үгүй байна уу? Эсвэл өндөржүүлсэн бүтээгдэхүүн орсон байна уу гэдгээс хамаарат 35-аас 45 хоног хэрэглээд мөн адил 7-аас 14 хоног заавал амраах ёстой. Энэ нь тэр саний асуугаад байгаа асуулт ижил хариу гэсэн үг юм. Тий. За тэгээд нэвтрүүлэг маань үргэлжилж байгаа түрүүн бүгдээрээ нөгөө эмэгтэйчүүдэд турхад зориулсан одоо багцыг танилцуулсан шүү дээ. Тэгэхээр одоо нэг сарын дотор одоо тавих ирчүүдэд хүрэх жин нэмэх яг тэр багцыг хоёлаа танилцуулвал яаж байна? За энэ дээр бол яг багц гэхээр бас хэцүү л дээ. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр маасны ураг дээр илүү чанарлаг жин нэмийг гэвэл одоо саяны хэлснээр кератин болон судас дэлгчүүдийг хэрэглүүл илүү тохиромжтой болоо явчихна. Энгийн мас нэмж байгаа хүн бол энийг дангаар нь хэрэглэх нь хангалттай. Дотроо бүх төрлийн амин хүний хэрэглэх ёстой бүх юм агуулгадаг гэсэн. Энэ дээр бүхчүүд ялангуяа бүхчүүд байдаг. Одоо аймгийн цолтой тий сумын цолтой тийм бүхчүүд жингээ нэмээд тий хүчээ нэмнэ гэж ярьдаг. Хэрвээ ийм тохиолдол бол одоо маскенер болон селтэж одоо энэ өндөржүүлсэн баяжуулсан кератины төрлөөр тухайн булчингийн усыг бариад ус орно гэж нөө хөлснөөс алдж байгаа юм өөрчлөлт нөхөн шүү дээ. Тэн дээр энэ нэмэлт тэжээлийг өгснөр илүү хурдан хүч нэмээд томрох багталтай болж өгдөг гэсэн. Инхээр нэг ойролцоогоор бас 300 орчим мянган төгрөг болдог. За нэвтрүүлэг маань үргэлжилж байгаа залуусаа бүгдээрээ түрүүн эмэгтэйчүүдэд зориулсан одоо турах багцыг одоо багц гэж 3 төрлийн бүтээгдэхүүнийг танилцуулсан бол одоо эрчүүдэд зориулсан бас нэг сарын дотор жин нэмэх бас бүтээгдэхүүнийг танилцуулъя. Энд бол бас одоо миний ойлгож байгаагаар бол хямд үнээр тэгээд цөөн хэдэн тооны бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд үр дүнд хүрэх юм боломжтой байгаа юм байна. Тэгэхээр ямаа хоёул ярианд орё те. За таны санал болгож байгаагаар болохоор энэ одоо хоёр төрлийн уураг. За селтекийг одоо уураг гэх үү? Селтек тэр ч та баяжуулсан кератин. Баяжуулсан кератин. Энэ яадаг гэхээр одоо алааны малааны гэсэн одоо нэмэлт бодисууд орсон байдаг учраас булчин гэлүүд эсвэртэй бол ажиллах чадварыг нэмсэн. Нилээ өндөржүүлсэн төрлийн кератин. Энэ масны уургийн хувьд бол нилээ өмнө тайлбарласан тий. Энэ хоёрыг хэрэглэхийн тулд мэдээж элэг бөөр хэвийн ажиллагаатай ходоодны шахахтай байж болохгүй сөрөг нөлөөнүүдийг заавал мэдчихэж хэрэглэх ёстой. Хүмүүс одоо шууд одоо жингээ нэмэл хүчээр нэмхийн тулд маш олон бүтээгдэхүүн хэрэглэнэ. Тий, харин тий. Одоо амино, судас дэлгч мэлгч бүгднийг нэг дор хэрэглэх шаардлагатай гэж боддог. Энэ бол үгүй шүү дээ. Энэ ямар ч үстэй гэхээр ажилласан булчин бол эхний ээлжинд заавал тэр
нөө уурган бүтээгдэхүүнийг авч явах хэрэгтэй. Энэ дээр тухайн хүч нэмхийн тулд заавал энэ кератины төрлийн юм хэрэгжилж эхэлдэг. Энэ нь яадаг гэхээр саяны тэжээл авсан булчингийн усыг барихлаар илүү булчин төсвөртэй болж өгдөг. Одоо бөхчүүдийн хэлдгээр одоо цуцаа багасч эхэлдэг гэсэн үг. Тэр нь юу гэсэн үг гэхээр булчин илүү ажиллах чадвар тухайн булчин төсвөртэй болж эхэлж байна гэсэн үг. Ингээд энэ дээр амин хүчлийг бол заавал хэрэглэх шаардлагагүй. Энийг хизээний хэрэгэлдэг вэ гэдээ одоо хүмүүс ер нь бол хүн болгонд орж иж амин авъя гэж хэлдэг. Энэ яадаг гэхээр амин бүр нэг хамгийн төгс зүйл гэж ойлгоод байгаа шүү дээ. Гэж ойлгоод байгаа. Энэ юу гэхээр уур гэдэг чинь өөрөө 21 төрлийн амин хүчил байхгүй юу? Энэ нь тэрний хурдан задардаг төрөл л байхгүй. За энэ дээр биса, бетаин гэж нэмэлт бодисуудтай болоод ирэнгүүт энэ аминогийн одоо үйлчлэгээний чанар нь нэмэгдээ явчихдаг гэсэн үг. Энийг хизээ нэгэлдэг гэхээр одоо жишээ нь саяны уурга авж байгаа булчин, төсвөртэй болж байгаа булчин. Энэ одоо жишээ нь 1 минутаас 2 минут амраа дараагийн бэлтгэл рүү ороход энэ сэргэж чадахгүй бол хурдан задардаг төрлийн юмар сэргээж өгдөг. Энэ нэмэлтээр хэрэгэлдэг юм гэсэн үг. За энэ дээр одоо бэлтгэлээ удаан хийгээд ирэхээр тухайн булчин амарч чадах байлдаг гэсэн үг. Одоо нэг толгоо нь өөрөө булчингаа хамгаалахын тулд тэн дээр нэмэлтээр одоо энэ гүлтмийн болон нэмэлт төсвийг хэрэглэнэ. Энийг бол бүр заавал хэрэглэе гэсэн юм бол биш. Гэхдээ ер нь бол энэ булчин амраахын тулд заавал хэрэглэж явах хэрэгтэй. Тэгээд манайхан сүүлийн үед их гормон дэмжигчийг их асууж орж ирдэг болчиход байгаа. Энэ гормон дэмжигчийг бол хамгийн хэрэглэх боломжтой нас хэм яг мэрэгжлийн тамирчид биш бол 26 насаас дээш хэрэглэх. Одоо зүгээр. Энэ бүтээгдэхүүнүүдийг ер нь яг яах ч хэрэглэдэг гэхээр манайхан бол юу бол хурдан бакиулчихгүй л хэрэглэдэг. Энэ бүтээгдэхүүнүүдийн давуу тал юу гэхээр одоо зарим хүмүүс бэлтгэлээ хийхээр нэг за 100 жишээ авах нэг 100 кг дээр очичоод бэлтгэлээ хайчсангууд нэг доошоо унчаал хийнгууд дахиад 100 гэл тодорхой хэмжээний юм дээр гаццдаг. Энэ гацааг л давж алах гэж л хэрэглэдэг юм. Энэ яадаг гэхээр бидний одоо гормон ялгаруулж байгаа булчирхай цочроож өгөөд гормоны гаралтыг л нэмж өгч ийн гэсэн. Инхээр тухайн булчингийн хүч нэмэлт ургалтын түвшин илүү урдсч эхэлдэг. За энэ бүтээгдэхүүнүүдээр ахаад нэмэлтээр юу одооны нөхцөлд одоо энэ хүүтэрж байгаа нөхцөлд бол витамины комплекс энийг бол заавал хэрэглэж явах хэрэгтэй бүтээгдэхүүн. Энэ яадаг гэхээр одоо хүүтнээс халуун болж байгаа, халуунаас хүүтэн болж байгаа энэ хоёр зааг одоо хавар намар гэсэн. Энэ дээр хүний тархлааны систем гэмтэж эхэлдэг гэсэн. Энэ дээр витаминээр заавал тэрийг нөхөж өгч явах хэрэгтэй. Гэх мэтлэнгийн бүтээгдэхүүн бүгд хоорондоо бага хэмжээний хоорондоо уялдаатай бэлтгэлийн ачаалаас хамгаалж төхөн бүтээгдэхүүнүүдийг заавал нэмж хэрэглэж байгаа шаардлагатай гэсэн. За Нямахын ярианаас болохоор одоо хүнийг ер нь энэ савтай бүтээгдэхүүнүүд хамгийн макс түвшинд нь те тулгаж маш одоо хамгийн тэр байдаг бүх хүчээр нь түлхэхийн тулд одоо бүтээгдсэн бүтээгдэхүүн гэж бас ойлгож болох нь байна те яг зөв заалттай нь хэрэглэж чадах юм бол за тэгээд ерөнхийдөө жин нэмдэг уургнуудыг одоо манай үзэгчд бол харж байгаа. Энэ одоо премиум маск гейнер гэсэн энэ ууттай бүтээгдэхүүнийг Celtic гэж одоо энэ хоёр уургатай яг энэ хоёрыг эхний ээлжинд хэрэглэх юм бол за сарын дотор 20 хоногийн дотор гэж хэлж болох бах те 5 хил. За Celtic-ийг энэ хоёр ч одоо хоёулаа нэг нь кератин нэг нь бол уурга байгаа. Хизээ яаж уух вэ? За энэ уухын хувьд бол нөгөө хүний өндөр жингээс хамаарат одоо нэг дор одоо энэ хоёр халбгаар нь шууд энэ 70 г уурга энэ 1460 г 1460 калорийн хэмжээ, нүүрсний хэмжээг бол нэг дор задлж хязгаарч чадахгүй гэсэн. Одоо энэ дээр хүний нөгөө биеийн онцлог, хүний өндөр жингээс хамаарат хүн 35-аас 45 г уурга задлахын тулд хоёр салгаж хэрэглэнэ л гэсэн үг байхгүй. Кератиныг бол ерөнхийдөө манайхан дандаа бэлтгэлийн өмнө уудаг гэж ойлгодог. Ийм өндөржүүлсэн баяжмалтай ийм селтэж ийм кератины төрөлд энэ тухайн булчинг ажилласны дараа маш хурдан хугацаанд хүн сэргээлт явуулах гэж хэрэглэдэг гэсэн. Тий. Тэгэхээр хөөцсөн байгаа булчин дээр уувал. Тэн дээр уувал хамаагүй хурдан үйлчлэгээтэй. Илүү Нямах одоо жишээлбэл би нэгд өдөр цээжний өдөр хийдэг өдрөө цээж хийчээд ардаас нөгөө хоёр толгойн булчин хийдэг байхгүй гарны. Тэгэхээр Celtic хийзэн нуун гэсэн үг үү? Цээж хийж дуусчаад байна гэсэн үг үү? Шууд. За яг бэлтгэл дуусахаас ойролцоогоор 15-20 минут юм. Ерөнхийдөө бүх ажилуулж байгаа булчингууд бүрэн ажилтсны дараа хэрэгжилж байна л гэсэн. Дундуур нь уух юм. Дундуур нь уух шаардлага байхгүй. Тэгээд дүүшинд ч юм уу усандаа орж эсвэл гидсээ ч юм уу бос өөр хад сунгалтаа хийчээд масныхаа ургийг. Масны ургийг бол тэгж уухгүй. Би бас өмнө хэлсэн шүү дээ, тий. Дотроо казен мазлын нэмэлт уургуудтай байдаг учраас энэ уург нь тодорхой хэмжээний давтамжтай хугацаагаар булчин тижэл авч иж илүү томрох биеийн жин нэмэх магадaltaй байдаг. Манайхан бол ерөнхийдөө бэлтгэлийн дараа уудаг гэж ойлгодог. Тэр бол уург болгоны онцлог нь өөр. Энэний хувьд калори нөөц ус бүх төрлийн витамины хувьд маш өндөр учраас 12 цагийн давтамжтай бол хамгийн их магадaltaй жин нэмэх магадaltaй үе гэсэн.
За чам одоо тэр бэлтгэлийн дараа уудаг гэх юм бол ийм нэмэлтээр кератин болон ийм сэргээх төрлийн бодисууд орсон масны уургуудыг яг бэлтгэл дууссан дараа хэрэглүүл илүү үр дүнтэй гэсэн. Тэгэхээр яг бүх уургуудыг бол адилхан уурна гэж байхгүй шүү дээ. Тийм дээ. Би ч бас бүхэл уургийг бэлтгэлээж дуусчаал сэгсрэл уудаг гэж ойлгосон. Бас гүү юм байна те. 12 цагийн давтамжтайгаар уул илүү тохиромжтой. За ерөнхийдөө иймэрхүү байдлаар өнөөдрийн дугаар маань ингээд энд хүрээд бол өндөрлөж байна залуусаа. За change дэлгүүр дээр одоо бүх төрлийн бүтээгдэхүүнүүд бол ингээд байна. Бас сонирхолтой одоо төрлийн бүтээгдэхүүнүүдийг манай Нямаах бол та бүхэн танилцууллаа. За миний асуух гэдсэн бүтээгдэхүүн энэ нэг удаагийн уураг уу? 3 удаа гэх. 3 удаагийнх. За бас Mastec-ийн Platinum Way гэж одоо шарсууны уураг байх шиг байна тий. Энэ яг зүгээр яг зүгээр хүмүүс яг энэ уураг би зөгч гин үү, үгүй байна уу? Энэ уураг өөрийн уухаар цэцэг алдж гин үү, сэргэнүүдээ өгж гин үү гэж үдлээ маягаар хэрэгэлдэг. Энэ шинээр гарсан юм бүтээгдэхүүн байна. За тэнд бас нэг гоё зүйл бол байсан. Нөгөө баар гэж ярьдаг шүү дээ те манайхаа одоо жигнэмэг гэх одоо нэг удаагийн снекер шиг юм бүтээгдэхүүн. Энийг ер нь хизээ хэрэглүүлэх зүгээр байдаг юм бэ Нямаах. За ийм бүтээгдэхүүнүүдийг ер нь хоол замд явахтаа ч юм уу эсвэл уурга мургад найруулахаас алхуурдаг хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүс л уурганы хооронд хэрэглэнэ гэсэн үг. Нэг дотор 20 г уургатай тухайн ажилласан булчингаал тэжээх зорилготой уурга шүү дээ. Цэвэр булчингийн мааснах гэсэн үг тийм. За бас ийм сонирхолтой зүйлүүд бол байгаа юм байна. За өөр танд бас одоо дэлгүүр дээр онцлолтоод одоо танилцуулах тийм уураг болон бусад бүтээгдэхүүнүүд ер нь юу байгаа вэ? Ер нь мэдээж бүхэл бүтээгдэхүүнүүд онцлогтой байгаа. Гэхдээ яг өнөөдрийн хувьд яг энэ мөчид танилцуулах онцлогтой уураг бүтээгдэхүүн. За онцлогтой уураг гэх юм бол одоо бүгд л одоо шинэ бүгд л автет хийгдсэн бүтээгдэхүүнүүд байгаа. Энэ дундаас миний хувьд одоо хамгийн их сүүлийн үед одоо Master Farm уурганы тал дээр бол нэг тийм гоё уурга гардггүй. Энэ удаагийн комбот гэдэг энэ уурга их сайн уурга гарсан байгаа. Энэ харин шинэ харагдаж байна тий. Дотроо кератины агуулмжтай, глутамины агуулмжтай, протеины хувьд өндөр, калори хувьд тийм амар өндөр биш. Нэг халбанда 55 юм уу? Энэ 4 албанда. Энэ өдрийн 4-оор 8 хоногийн хэрэглээ байгаа. Оо за. Тэгээд манайхан бас одоо сүүлийн үед их фитнесээр хичээлдэг болсон учраас эдгээр одоо касен гэдэг энэ уургийг хэрэгэлж сурах хэрэгтэй байгаа. Удаан шингэцтэй. Тий, удаан шингэцтэй шүнэл булчингаад хижээгээд булчин шүнд хижээл авцсмаа илүү дараагийн төвшөндөө орох магадлал хамаагүй өндөрсдөг гэсэн үг. Тий. За. За нэвтрүүлгийг өндөрлөх үү. За дараагийн дугаар дээр үзэгчтэй Changes Fitness Club дээрээс одоо бас очиж бэлтгэл хийгээд за тэгээд яг бэлтгэл хийх явцад хүн ер нь ямар зүйл болдгийг яаж хөлс алддгийг яг яаж хийж байгаа гэдэг сонирхолтой процессыг та бүхэндээ үзүүлэх болно. Ингээд өнөөдрийн дугаар Sport and Nutrition нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэндээ Changes уурны дэлгүүрээс Changes дэлгүүрийн төлөөлөгч Нямаахтай хамт бол хүрлээ. Нямаахтай баярлалаа. За ингээд бүгдээрээ дараа 7 хоногийн пүрэв гарагт яг энэ цагта эргээд уулзах болно. Баяртай залуусаа. Бодибилдинг гэж юу вэ? Фитнес гэж юу вэ? За ерөнхийдөө хамгийн зүгээр бүтээгдэхүүнүүд гэх юм бол хамгийн эхлээд pre-workout-ыг бол ерөнхийдөө хэрэглэх зүгээр. Энэ бэлтгэлээ дэмжиж өгдөг. Судасны ханыг дэлхийн ажиллах чадварыг нэмэх. Хан 2-3 цаг бэлтгэлэхэд бэлтгэлийн гүйцэтгэх илүү нэмэгдэнэ. Хүний зүрх яагаад гэмтдэг вэ? Хүнд чинь өргөн гэхлээр бас манай зарим үзэгчид одоо бодож иж магадгүй дээ. Зүрхэн дэх ачаал ер нь аюултай гэдэг. Тэгэхээр та тэрийг нэг тийм эерэг болгосон зүйлийг одоо үзэгчдэд хэлбэг. Танд фитнесийн талаар зөв мэдээлэл хэр зэрэг байдаг вэ? Танд фитнестэй холбоотой сөрөг бодлууд байдаг уу? Манайхан бол ерөнхийдөө уургийг одоо дэлхийн дээр маш өндөр ачаал Энэ бүх асуултанд Sports Nutrition нэвтрүүлэг мэргэжлийн хүмүүс хариулах болно. Sports Nutrition нэвтрүүлэг пүрэв гараг бүр танд хүрэх болно.